Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хаан банк доктортой ноос ноолоор эсэл хамтраад малчтыг чадахжуулах хөтөлбөрийн хүрээнд хариуцлагатай малч нэвтрүүлгийг цувралаар хүргэж байна. 5 дахь дугаараараа та бүхэндээ зориулаад говь хувьцаат компаниас бэлтгэсэн сурвалжлага мэдээлэл болон Ямааны ноолоор бэлтгэх зохистой дадлын зөвлөмжийг хүргэх болно. Ингээд нэвтрүүлгийн эхэнд говь хувьцаат компани ажилтан та бүхэндээ мэдээллийг хүргэнэ. За говь хувьцаат компани 1981 оноос одоо өдийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ хугацаанд одоо өнөөгийн байдлаар 3000 гаруй ажилчтай. Ер нь бол түүхийн эдийг бэлтгэхээсээ бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ 113-аас 120 дамжлага дамжиж манай бэлэн бүтээгдэхүүнүүд бэлэн болдог. Говь компани маань үндсэн 5 үйлдвэртэй үүнд анхан шатны үйлдвэр, ээрмлийн үйлдвэр, оюмлын үйлдвэр, сүлжмлийн үйлдвэр, нэхмлийн үйлдвэр гэсэн энэ 5 үйлдвэрээс бэлэн бүтээгдэхүүн маань үйлдвэрлэгдэж гардаг байгаа. Одоо яг бидний зогсож байгаа өрөөнд бол чанар стандарт баталгаажуулалтын хилцсэн өрөөнд бэлэн болж ирсэн бэлэн бүтээгдэхүүн маань агуулга тушаагдахын өмнө бас давхар чанарын шалгалт хийгдээд агуулга тушаагддаг байгаа. Тэгээд манай энэ үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний чанар бол хэрэглэгчдэр бол хамгийн дээд зэргийн чанартай бэлэн бүтээгдэхүүн гадаад дотоодын хэрэглэгчд очдог. Энэ бүтээгдэхүүнийг энэ чанартай үйлдвэрлэхэд одоо манай хариуцлагатай малчдын бэлтгэж өгсөн чанартай түүхийн байдгаа. Энэ нь бол одоо манай бүтээгдэхүүний чанарт одоо бас шууд нөлөөлдөг. За яг одоо бид хаан зогсож байна. Манайх бол одоо Английн ялах цэг буюу хөдөө орон нутгаас ирсэн ноос ноолорыг гар аргаар байгалийн гэрэлтгүүлийн дод нэр төрлөөр нь Английн ялгадаг цэхээ. Ямар нэг автомат байхгүй бүгд гар ажиллагаа гэсэн үг. Гар ажиллагаагаар гарын мэдрэмхээ нүдний хараагаар микроныхон ноодорынхоо голчоор нэр төрлөөр нийст 19 нэг төлөв ялгадаг. Энэчнээсээ ялгаад дараагийн дамжлага нь угаах үйлдвэр. Тэгээ угаах нь бол ноодорыг хаг хогноос нь салгах цэвэрлэх үйл ажиллагааг угаах ажиллагаа гэдэг. Энд гараар ялгаж байгаа эдгээр одоо ажилтнууд маань тэгэхээр бас ноолорын хувьд бол нэлээд өндөр мэдлэгтэй хүмүүс байна. Гарын мэдрэмхий нүдний хараа энэ гараар ялгсан ноолорыгаа дахиад лабораторийн нэтгэмжлэгцээр ялгахад нэг актер зүрхгүй. Ялангуяа нь олон жилийн дуршдаг гэх юм уу дадлагаар арай илүү гэсэн. Үнэхээр мундаг хүмүүс бас энд ажилладаг байна шүү дээ. Ер нь гэхдээ ховор ер нь тэр болгоны хийгээд идэх мэрэгчлэлтэй бас. Бас бахархалтай мэрэгжил. Тэгэхээр манай малчид маань одоо түүхийд болох энэ Ямааныхаа ноолорыг говь компани руу ингээд нийлүүлэхдээ юуг анхаарах хэрэгтэй та энэ дээр хэлээч. Малчид маань аль болохоор Ямаа самнахтаа тусгай биржинг юм дэвсч ноолорын аль болохоор бохирдол багтай тэр ноолор бохирдол багтай болно гэдэг чинь бэлэн бүтээгдэхүүн буюу манай гадаад худалдаа улс их оронд маань хамаагүй илүү ашигтай цэвэр байна гэсэн үг байхгүй юу? Дээрээс нь одоо энэ ямаага аль болохоор будахгүй байх хэрэгтэй. Ямаага будахтаа эвэр дээр нь будах хэрэгтэй. Хоёрт нь болохоор олон төрлийн ямаатай хар ямаа, улаан ямаатай бол өнөөдөр нь улаан ямаагаа самдчаад нэг утанд маргааш нь бараа ямаагаа самдаг ч юм уу. Аль болохоор нөгөө өнгийнхээ ямааг нэг шуудан хийхгүй хоёр өөр өнгөнд хийх юм бол бас энэ манай үйлдвэр буюу манай улс их оронд чинь өнгийн өөрчлөлтөнд орохгүй наалцмалц үүсбүү гэсэн. Дараагийнх нь болохоор энэ поли утас гэж яриад байгаа бидний нөгөө нэг гурилын уутнууд шүү дээ. Тэрний тэр утас болохоор самнах үйлдвэрт ороод нэг утас маань самнах үйлдвэрт 100 хэдэн ширхэр жижигрээд бүр жижигж явсаар байгаа бэлэн бүтээгдэхүүн дээр гараад нөгөөх нь ерөөсөө чанарын голдогд үүсдэг. Аль болохоор ийм тийм полиэстер утанд хийхгүй байвал одоо манай үйлдвэрт болов манай ажилчид хамаагүй ажилд тустай байна гэсэн үг тийм. Энэ нь өөрөө малчтад ч гэсэн хэрэгтэй. Өөрсдийнх нь өгж байгаа тэр бүтээгдэхүүн эргээд чанартай сайн бүтээгдэхүүн болоод Монголын нэр хүндийг гаргуулдаг малчтын бас дэлхийд танигдсан бас нэр хүнд бас малчтын маань нэр хөдлөм бас шингэжил дээ гэсэн үг байхгүй юу тийм. Малчт маань одоо энэ аль болохоор цэвэрхэн орчинд хог тоосгүй самрах юм бол эдийн засгийн хувьд ч гэсэн малчт маань илүү ашигтай. Бохирдолтой бол тэр ноодорыг авахгүй цэвэрхэн байх тусмаа тэр ноодор хүлээж авахтаа малчт илүү эдийн засгийн хувьд ашигтай. Самсан бүх ноолороо бүгдийн дэвшилтэн. Муухай бохир болох юм бол тэр авахгүй ч хасагдаад явна. Тэгэхээр малчтаа ч гэсэн өөрт нь бас эдийн засгийн хувьд хэв нэмэртэй. Тэгэхээр малчт маань үнийг бас одоо хөвшүүлэх хэрэгтэй. Хөвшүүлэх хэрэгтэй. Тэрийг сайн хөвшүүлэхэд малчт маань баярлалаа. Хариуцлагатай малчин нэвтрүүлгийн 5 дахь дугаараараа говь хувьцаат компаниас бэлтгэсэн сурвалжлага мэдээллийг та бүхэндээ дөнгөж сая үзүүллээ. Өргөжлүүлээд доктортой ноос ноолорын эвслээс та бүхэндээ хүргэж байгаа Ямааны ноолорыг бэлтгэх зохистой дадлын зөвлөмжийг одоо хүргье. Нийгэм эдийн засгийн байдлаас хамааран шинэ орчин үед цагийн малчтад мал мах, сүрэг болон малын гаралтай түүхийд бүтээгдэхүүнээ зах зээлийн эрэлтэнд оруулахад илүү өндөр шаардлага стандарт тавигдах болсон.
Үүнтэй холбогдуулан малчид бид зөвхөн дотоодын гэлтгүй олон улсын хэмжээний стандарт шаардлагуудыг баримтлах хэрэгтэй болж эхэллээ. Малчид мал аж ахуйн чанартай эрхлэхийн тулд мал маллагааны зохистой дадлуудыг хэвшүүлсэн байх шаардлагатай бөгөөд олон улсын тогтвортой ноос ноолуурын эвслээс баталсан зохистой дадлыг цуурлаар танилцуулж байна. Монгол ноолуурын дэлхийн зах зээл дээрх нэр хүнд, үнэлгээ, чанар стандартын тэнцэл нь юуны өмнө малчны хотноос эхлэх учраа дараах дадлуудыг малчид зайлшгүй анхаарахыг зөвлөж байна. Монгол улсын хувьд ноолуурыг байгаль орчинд ээлтэй, мал сүргэн эрүүл тогтвортой аргаар бэлтгэн нийлүүлдэг гэдгээ таниулан сурталчилж, чадвал дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварын хувьд томоохон байр суурь эзлэх боломжтой юм. Ноолуурын үйлдвэрлэлийг тогтвортойгоор явуулахын тулд ноолуур бэлтгэлийн чанарыг сайжруулах хэрэгцээ ихээр гарч байна. Ямаагаан самнах, бэлтгэх ажлыг сайн хангаж, самнах зохистой цаг хугацааг сонгох нь чухал. Ямааны ноолуурыг жигд эртээ, зөөлөн самаар зөөлөн самнана. Урт хялгастай ямааг эхлээд урт хялгасыг сөрөмдөөд дараа нь сойтогдож самнавал зохистой юм. Хэрвээ хашаа хороог үед ямаагаан ил задгай орчинд самнах шаардлага гарвал уул хадны энгэр газар, нөмөр газар, салхи шуурганаас цагаагаарын хүндрэлээс хамгаалж самнахыг зөвлөж байна. Ямаа самнах дадлага туршлагатай хүмүүсийг ноолуур бэлтгэх ажилд оролцуулах нь нэн чухал байдаг. Ихэнх бүс нутагт ямаа самнах үед мал төлөлтөй эд давцдаг учраас хүн хүч тутагмаас шалтгаалan хөлсөөр хүн ажилуулах, эсвэл ах дүү, танил, тал, найз нөхдөөн гуйхаас аргагүй болдог шүү дээ. Тиймээс аль болох малынхаа арьс хөрсийг уурж гэмтээхээс сэргийлэх, болгоомжлон мал зовиргүй зөв самнах тал дээр анхаарч туршлагатай хүмүүсээс зохих зааварчилгааг зайлшгүй өгч самнуулахыг зөвлөж байна. Мөн ямаа самнах ажлыг гэрийн эзэн тогтмол хянаж байхад буруутгах юмгүй. Самнах ямаагаан хашиж авч үлдсэн тохиолдолд эхний ээлжинд эр суваа ямаа, дараа нь эм ямаага, түүний дараа борлон шүтлэнгүүдээ, хамгийн сүүлд нь ухнаан самнах нь тохиромжтой байдаг. Эхтэн хэрв тухайн айл өрх ямаагаан нас хүсээр нь ангилан самнах өөрсдийн гэсэн арга барилтай бол түүнийг мөрдөн самнаж бас болно. Онцгойлон малчин даанч мал даанч илүү тогттой байхыг анхаарах нь зүйтэй. Эр ямаа, эм ямаа, борлон, шүдлэн ухныг тус тусад нь ялгаж самнагийн гол учир бол ноолуурыг нас хүсээр нь ангилахад ялган савлахад төхөмтэй байх явдал юм. Самнсан ноолуурыг өнгө чанараар нь ангилж, чийг тоосноос хамгаалan уутанд савлана. Ямаагаан самсны дараа цаг агаар хүүтргээс сэргийлж, хашаа сарвчаар хангаж, нэмнээ хийх болон тусгай арчилгаа шаардлагатай малдаан анхаарал тавих хэрэгтэй. Ямааг ингэ самнахтаа ямаа бол чигжүүн олоортой. Арьсан дуудсан. Ямаашаас арай жаахан эртэйгээр ингээд энэ яагаад хамгийн гол нь арьсыг хэмтээж болохгүй. Самнж. За ингэж самнчгаад буцаагаад ингээд сайхан арьсыг орохгүйгээр эргэж самнаад ингээд энэ ноолоор ингээд одоо энэ ямаагаа самнчгаад дараагаар нь ийм ноол самаа самна. Энэ жижиг самаар, тоонуугийн сам гэж. Энэ самаар. Тэгээ ингэж самнчаад энэ чи одоо үндсэндээ ноолоор үлдээхгүй. Аль болохоор зэрэг одоо зөв хамгийн гол нь их ихтэй байж болохгүй. Ямаа орно. Тэгээ шархлна, арьсандаа нөлөөлнө. За дараагаар нь энэ самаар самна. Энэ самаар самнахад энэ одоо чихний үг. За багалзуур, өвчөө. Энэ одоо самнуудыг ингэ самна. Бүгдийг ингэ самнаад. Тэгээ энэ хамгийн гол нь энэ арьсыг гэмтэхгүй, малыг зовоохгүй тутал бид нэр одоо Монгол одоо дээрээс одоо монголчуудын дээрээс өөр олон жил гисэг хийчихсэн энэ одоо эврээр ингэ хийчихсэн энэ сам баг. Эврээр ингэ тариа хийчихсэн. Ямар ч одоо нэг тийм ир болоо байхгүй. Ийм сам байна. Ер нь аль болохоор л одоо малыг гэмтээж болохгүй. Ингэ самнах хэрэгтэй. Зарим тохиолдолд малчид хаалт дэвсгэргүй газар, бууз шороотой холилдуулан ямаагаан самнадаг явдал элбэг тохиолддог. Иймд ямаагаан самнахын өмнө дэвсгэр тавьж, хаалт хашлага, жижиг гэр зэргийг урьдчилж бэлтгэх хэрэгтэй. Мөн хялгасыг сөрөмж, жигд эртээ самаар самнадаггүй зэрэг хаангад буруу дадал зуршлаас үүдэн ноолуурын гарцад эзлэх хогт холц, хялгас, хаг, шорооны хэмжээ ихсэж байдгийг анхаарах шаардлагатай. Самны шүдэн хэтэрхий хурц үзүүртэй байж болохгүй.
Ийм самтай тохиолдолд малын арьсыг урж гэмтэн шархлуулж байгаа эсхийг заавал шалгаарай. Хөлөх хуяа нь хэд нарийн байж болохгүй. Зарим үед нарийнхан янцаар чивчиртэл чанга боосон байдаг. Ингэж баавал ямааны хөл мэдээгүй болж босоод гიშгэж чадахгүй сүгэрч унах явдал гарахгүй. Ямаа самнах буюу ноолуур бэлдэх ажилд дадлаг дуршлаг муутай хүмүүс оролцсноос үүдэн малыг чанхүлэх, шэрэлдэг нь гарахгүй сөргүүлж самнах, хэд түргэн самнах, хурц шүдтэй самаар малын арьсыг урж гэмтэх, хүлээстэй нь хэтэрхий удаан хөвтүүлж малтай зөв бусаар харьцах зэрэг дутагдал гардгийг анхаарах хэрэгтэй юм байна. Ноолуур бэлтгэлийн системийг боловсронгуй болгосноор чанарын үзүүлэлтээр хяналт бадалгаажуулалтын тогтолцоонд хамрагдах боломж малчтад бүрдэж байна. Ноолуурын түүхийд бэлтгэлийн ажлыг зөв зохистой явуулах нь дан ганц малчин айлын үүрэг хариуцлага биш юм. Харин малчны байгууллага, хоршоо, нөхөрлөл нь баг самынхаа удирдлага, мэрэгжлийн байгууллагатай хамтран сургалт мэдээлэл авч зах зээлийн стандарт шаардлагын талаар үнэн зөв ойлголтоор түүхийд ноос ноолуураа бэлтгэн нийлүүлэхийг зөвлөж байна. Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай Монголын цөөхөн брэнд бүтээгдэхүүний нэг бол яахын аргагүй Монгол ямааны ноолуур билээ. Ингэснээр ноолуурын үйлдвэрлэлийг доктортой явуулахад нэн чухал үе шат болох ноолуур бэлтгэлийн ажилд малчид өндөр ачаал бүгдэлтэй хандаж эдийн засгийн үр өгөөжигч хүртгэн дамжиггүй юм. Ноолуурын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд оролцогч бүрэн тухайлбал байгалийн нөөц баялаг, зэрлэг аамтан, ямаа, малчнаас эхлээд ноолуур угаах, самнах, удас эрэх, загвар зохион бүтээх, нэхэх, савлах, тээвэрлэх гэх мэт бүхэл шатандаа үр өгөөжөн хүртэж байхын төлөө хамтдаа хичээцгээе. Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвслийг мал аж ахуйн эрхлэх, ноолуур бэлдэх зохистой дадлалд тусгагдсан ноолуур бэлдэх зохистой дадлаас танилцуулав. Ингээд Хаан банк доктортой ноос ноолуурын эвсэл хамтран хүргэж байгаа малчтыг чадахжуулах хөтөлбөрийн хүрээнд хариуцлагатай малчин нэвтрүүлгийнхэн 5 дахь дугаарыг та бүхэндээ үзүүллээ. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай үзэгчдээ.